5 сар 10 сарын 2 дугаар 7 хоногийн Бямб гарагийг бол одоо Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар бүх нийтийн одоо мод тарих өдрөлгөө зарлагдсан байж байгаа. За манай Ховд аймаг руу орж ирдэг яг энэ бичгтийн хөтлөөр доошоо тонгоогоод 10,000 модтой одоо төмөн мод таалга гээд ийм одоо ойн төглийг байгуулсан. 2018 онд манай энэ дэлхийн байгаль хамгаалах сантаа ер нь хамтран ажилладаг залуучууд, жолооч те залуучууд маань одоо бас нэгдээд ийм одоо төрийн бус байгууллагыг байгуулад за ингээ Ховд аймаг руу орохдоо бол одоо элдв нөгөө хаалга гэхээсээ илүү ийм гой сайхан одоо модон дундуур одоо зочдыгаа огтж авах, өдөж гаргах ийм зориулттай ийм сайхан одоо төглийг одоо байгуулсан. За энэ төглийн маань одоо бас арчилгаа хамгаалтанд нь өнгөрсөн жил Ховд аймгийн иргэдийн хурлаас бас 80 сая төгрөгөөр одоо ийм услахааны машин авч өгсөн. Тэгээ одоо бол услахааны машинтай олсноороо бол бас модыг услахад бол илүү их төхөмтэй болж гин гэж ингэж ярьж байгаа тийм аа. Тийм. Мэдээж энэ чинь одоо байнгын услахаа шаардлагатай, дээрээс нь хүн арчлах, тордох шаардлагатай учраас тодорхой хэмжээний зардал чирэгдлүүд гарч байгаа. Тэгээ энэ ажилд нь бас аймаг орнуудад тодорхой хэмжээний бас дэмжлэг үзүүлээд хамтраад ажиллахаа одоо илэрхийлээд өнөөдөр бид хоёрын зогсож байгаа энэ төгөл бол манай өмнөх иргэдийн хурлын одоо байгуулсан 20-с 24 оны иргэдийн хурлын одоо тарьсан иргэдийн хурлын төгөл нэртэй ийм төгөл одоо нөхөн тариалалтыг хийж байгаа. За энд бол ингээд нийтдээ тариалсан модны нэг 10 орчим хувь одоо өгсөн байна тийм аа. Нөхөн тариалт хийж байна тийм аа. Тийм учраас одоо 10 орчим хувь дээр нь бид нар нөхөн тариалтаа хийгээд энэ төглөө одоо бас бүрэн одоо ийм ургалттай төгөл болгож ингэхээр одоо ажиллаж байна. Тэгээд ер нь бол бас айл болгон одоо хашаандаа бас мод тарьж тийм аа. Энэ байгаль дэлхий одоо сүүлийн үед чинь бас энэ гачиг их болж байна. За хуурайшилт их болж байна. За мод тарьснараа мэдээж одоо ус хоримтлуулах, за уур амьсгалыг бол бас зөөлөх. За дээрэс нь одоо энэ цөлжилтийг бууруулах гээд олон одоо ашиг тусууд байж байгаа. Энд чинь одоо ингээ өндөр болоод ирэх юм бол бас жижиг балжмар ч ингээ шууд бас ингээ энэ чинь амьдрах юм бас орчин өсөн штэ тийм аа. Гэх мэтийн одоо их олон одоо ашиг тусдаа. Тэгээд тийм учраас энэ маш их санаачлагтай маш зөв ажил хийж ийн гэж харж байгаа. Хэдэн жил одоо 2018 оноос одоо энэ жил 8 дахь жилдээ орж байна. Нийт манайх одоо 25 тонны 8 ширхэг онгоцтой. Зөв. 2 гүнээ удаас услахаа маань явагддаг байгаа. Өнөөдөр бид бүхний нөхөн тарилт хийж байгаа иргэдийн хурлын талбайд маань нийт 545 мод байдаг. Энээс өнөөдрийн байдлаар нэг 20 орчим мод нөхөн тарилт хийхээр бид бүхэн тарьж байна. Энэ модод хаалгыг бол манай төрийн бус байгууллагын залуучууд маань бас өөрсдийнхөө эдүг санаачлагаар бол одон жил одоо арчилж хамгаалж авч явсан. Цаашдаа бол одоо энийг бас мэдээж төрийн тодорхой хэмжээний дэмжлэг бас хэрэгтэй байгаа тийм аа. Тэгээ манай иргэд ч гэсэн бас өөрсдөө нэг захиалга өгөөд энд бол одоо нөхөн тариалтууд бас хийх ийм боломжуудыг нээж өгч байгаа тийм аа. Тийм бүрэн боломжтой тийм. Энэ үрдөөсөө нөгөө Ховд аймгийн маань нийт ард иргэдийн оролцоотойгоор бий болж байгаа төгөл учраас та бүхэн хизээж ирээд нөхөн тариалт хийх өөрийнхөө нөгөө тарьж ургуулсан модоо хэр ургацтай байна гэд танилцахад манай банк нээлттэй байгаа. Тийм энэ чинь нэг 18,000 төгрөг өгөөд энд одоо өөрийнхөө одоо модыг танахаар тариулаад тий эхэлсэн тий. Тий бас тийм зохион байгуулалт хийгээ явсан. Тэгээд энэ айгүй үр дүнтэй болоод бас маш олон иргэд бол энд бас одоо модны захиалга өгчөөс модоо тариулсан гэж ингэж ойлгосон тийм аа. Тий тэглгүй яг нийт Ховд аймгийн маань одоо амьдарч байгаа ард иргэд 2000 гаруй иргэд оролцсон байдаг баха. 2000 орчим иргэд гэдэг чинь айгүй мундаг. Тэгээд энэ чинь нийтдээ 10,000 мод тарина гэж эднэрт манай хүмүүс төлөвлөж байгаа. Одоогоор бол нэг 9200 орчим мод бол амьдарсан ургаж байгаа гэсэн ийм одоо мэдээтэй байгаа. Тэгээд манай одоо энэ гэр оролд амьдарч байгаа айлууд хашаандаа нэг 5 мод тарьчих юм бол ер нь их сайхан одоо агаар маань одоо бас чиглэг болоод за тэгээд ер нь хотын маань бас одоо тоос шороо багдаад тий мэдээж агаар мэдээж маш цэвэрхэн болно тий хүчит өргөч байж байгаа учраас гэх мэтийн олон ашиг тусдаа тэгээ хөрснийхээ усыг бас ер нь бол хамгаална гэж байгаа. Тэгээ олон ашиг тус байдаг учраас энэ дээр бас манай иргэд бас энд тарихгүй ч гэсэн бас хашаандаа бас өөрсдөө одоо мод тарихыг бас уриалж байгаа. Тэгээ боломжтой бас энд ирээд ингээд тариалтуудыг бас хийх нээлттэй байгаа. Мод тарьж болно. Өөрийнхөө тарьж ургуулсан модоо эргэж тойрч усалж арчилж болно. Тий, усалж арчилж болно. Тэгээ одоо энэ чи ингээд дандаа услын нөгөө усаа бас ариг гамтаа ашиглах үүднээс манай энэ төм мод таалга төрийн бус байгууллагын хамт олон байна. Дандаа ингээд сүүлийн услын систем, туслын услын системээр одоо ингээд модоо ургуулж байгаа. Тэгэхээр энэ бол бас байгаль ихтлхийдээ бол бас эргээд одоо эрэг нөлөөтэй усыг бол бас ариг гамтаа ашиглаж байгаа. Ийм одоо зүйл болж байгаа тийм аа. Маш зөв зөвхөстэй ашиглаж байгаа. Жишээ нь одоо 25 тонныхоо онгоц нэг удаа дүүргээд
энэ чинь 500 гаруй модыг услахад нэг мод нь 40 орчим литр усаар нэг удаа услагддаг. 7 хоногт 2 удаа услах гэдэг чинь нэг мод нь 7 хоногт ямарсан 80 орчим литр ус үргээд байна л гэсэн. Зөв. Яг одоо эн чинь нөгөө задгаа шууд газраар нь урсгаж усалдаг байхад бол одоо тэрнээс хэд дахин хэмнэлттэй болж байна уу? Хэд дахин хэмнэлттэй болов яг уу? Одоо чинь урсгаж услах юм бол одоо энэ 20 тонн орчим бол нэг 60-70 м газар явал байхгүй. тэгэл зогсчих шүү дээ. Айгу эрэлт сэргийг өөртөө учраас. Тэгэхээр бид нар бас энэ газар тариаланд одоо сүүлийн үеийн дэвшил технологиудын туслан өсөлтийн систем энтрийг бол бас ингээд нэвтрүүлээд ашиглаад тэгээ ингээд хов дотынхаа бас өнгө үзэмжийг одоо сайжруулах. За хов дотоо бас ийм сайхан ойн төгөл дундуур одоо бас зочтой өдөх угтах ийм боломжийг үрдүүлж байгаа Түм мод таалга төрийн бус байгууллагынхаа залуучуудад бас нийт олон угсаатай ховдчуудынхаа нэрийн өмнөөс бас баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. Тэгээ бас танаа үйл ажиллагааг бол манай иргэдийн хурал засваргын тамгын газраас цаашдаа бол бас үргэлж дэмжиж хамтран ажилланаа. Тэгээд өнгөрсөн жил усны машин авч өгсөн одоо бас шаардлагатай байгаа тэр Yonks те тэр ганц нэг жоох 200 гаруйтай газар дээр нэг тийм услгааны систем бас хийгдэг байгаа юм байна тийм аа. За тэр энтер дээр нь бид нар бас тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлээд ингээ хамтраад ажиллая гэсэн ийм бодолтой байгаа. Тэгээд иргэдийгээ бас бүгднийг одоо мод тарихыг уриалж байна.